Тэр энэ гэр бүлд хайртайдаа орж ирээгүй. Гэхдээ хувь тавилан бүхнийг өөрчлөх болов. За ингээд кинондоо орцгоё. Хосуудын сүүн ёслол болж байгаагаар кино маань эхэлнэ. Эрэгтэй нь чинээлэг гэр бүлээс гаралтай Жи Линшао бөгөөд эмэгтэй нь жирийн нэг гэр бүлээс гаралтай Жан Шию юм. Сүйд бүсгүй хадам ээж дээрээ очин хундаг толгох гэхэд хадам ээж нь чи түүний өвөг аварсан гээд манай гэр бүлийн хүн болсон гэсэн үг биш шүү. Гэрт орох эсэх чинь өөр асуудал гээд уралдаг. Энэ үгийг сонссон хүн бид өнөөдөр сүй тавьж байна. Та битгий сайхан өдрийг минь баллах гээд бай гэд ээж рүүгээ урлана. Би энэ хүүхнийг ч дийлэхгүй юм шиг байна. Гэхдээ дийлж чадах өөр хүн байгаа гэд ээж нь дотроо бодоо зогсож байхад нь гаднаас нэг бүсгүй орж ирэх бөгөөд энэ нь Жи Линшаотай олон жилийн турш хайр сэтгэлийн холбоотой байсан ч хэдэн жилийн өмнө гадагшаа явсан Лин Жинвэ гэх бүсгүй байдаг. Залуугийн ээж баярлан ашгүй чи хүрээд ирвүү. Хүү минь чамайг олон жил хүлээлээ гэхтэн Жинвэ. Гэхдээ одоо бүх зүйл өнгөрсөн байна. Тэр аль хэдийнээ сүү тавьчихж гэхэд үгүй чи бол миний хүлээн зөвшөөрөх цорын ганц бэр гэж хэлдэг. Гэтэл гаднаас бас нэгэн залуу гарч ирэх бөгөөд энэ нь тэр хотын хамгийн баян гэр бүлийн шижээнд байдаг. Сүй тавьж буй залуугийн найз нь бөгөөд тэдэнд баяр хүргэхээр ирсэн нь энэ байлаа. Жан бүсгүй агаар амьсгалах гээд явхад нь араас нь Жинвэ хурч ирээд түүнийг үгээр идэн Линшаогийн ээж нь намайг гинт дуудсныг чи мэдж байна уу? Сүү тавиад л энэ гэр бүлийн эцэгтэй болно гэж бодоогүй бидтэй. Түүний зүрх сэтгэлд нь би л байгаа. Би чиний оронд байсан бол ичээд зүхтах байсан. Хоёлаа мөрөөцөхөө бид осолд орох үед тэр хэнийг нь төрүүлж аврах бол гэд Жан Шиюг түлхэгчдэг. Гэтэл сүйд залуу нэрснээ Жинвэ бүсгүйг аваад явчихдаг бөгөөд ээж нь тэр явдлыг хараад баярлан чи ялагдсан гэж зогсож байтал шижээ нэрээд манай Шиюг аваад явчихдаг. Линшао хорон санаад Жинвэгийн шархыг цэвэрлээд байж байхад шижээн түн рүү залдсан ч дуудлагыг нь таслаад тэд хамтдаа хонцгоодог. Үүнийг нь мэдээд уурсан Шию албаар шижээнтэй хамт яван тэдний гэрт хонохоор болдог. Унтах цаг болоход Шию хэрээс хэтэрсэн юм болж болохгүй. Зөвхөн хардлага төрөөцгөөс зүйл байхад болно гэд бүзүүн дээрээ нэг зүйлтэй болоод сэрдэг. Өглөөн нь болоход сүйт залуу нь Шиюг хайн шижээнийд ирэх бөгөөд шижээний цамцыг албаар өмссөн Шию бууж ирээд чи тэр эмэгтэйгээ сонгосон бидтэй. Өчигдөр орой бидний сүү цослогдсон гэхэд нь түүний хүзүүг анзаарсан Линшао уурлан Шию руу дайхад шижээн өмөрөн тэд гадаа гарч зодтолдохоор болдог. Тэдний энэ үйлслийг Шию хараад зогсож байх бөгөөд Линшао энэ бол дүнгэж эхлэл би чамайг удахгүй нохоогоо болох болно хэмээн дотроо бодно. Задуулсаар гэртээ ирсэн Линшао Жинвэд хандан чи л намайг эхэлж уруу татсан. Бидний хувьд ямар ч харилцаа байхгүй. Одоо манайхаас яв гэд хөгөөд явуулчихна. Харин Шию эмнэлэг тухаангүй хэвтэж буй ээж дээрээ очиод бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байна. Би удахгүй Жи гэр бүлийн бэр болох болно. Та хүлээж байгаарай гэж хэлээд тэндээс гарна. Гадаа нь шижээн түүнийг хүлээж байх бөгөөд Шиюд цэцэг болон 30 саяын үнэтэй тансаг бугууч бэлгэлдэг. Шию Линшаог уурлуулахын тулд бугуучны зургийг сошиал дээрээ нэгтэлж орхино. Жинвэ Линшаогийн ээжтэй уулзан тэр эмэгтэй жүжиглэж өргөдүүлээд түүний сэтгэлийг дахиад л хувиргачихлаа гэхэд нь Линшаогийн ээж үйлчлэгч рүүгээ дохин түүн рүү ус цацуулж чаддаг. Тэгснээ Шию жүжиглэж чадаад байхад чи яагаад чадахгүй гэж түүнийг яваад урхид гэд явуулна. Бороо орж байхад Жинвэ Линшаогийн хаалгыг тогшоод тэдний дорхойг гуйсаар байгаад орно. Тэгээд түүнийг тэврэх гэхэд Линшао түүнийг түлхээд утсанд нь ирсэн дуудлага авахд нэг найз нь залхаад чи ч өгөөмөр юм аа шинэхэн сүйд бүсгүйтэй 30 саяын бугууч бэлэглээд л байж байдаг. Шию зургийг нь постлсан байна гэж хэлдэг. Бүхнийг ойлгон уурсан Линшао Шию дээр ирж түүнийг авч явах гэхэд нөгөө талд нь шижээнч бас ирж зогсоод тэд хоёулаа Шию руу гараа сунган өөрсдөө нь хамт явахыг гуйна. Линшао Шиюд хандан хэрвээ чи шижээнтэй хамт явах юм бол би дахиж чам руу ирэхгүй шүү хэмээн сануулна. Шию бодож байснаа Линшаогийн урд очиж зогсоод надад дахин битгий садаа болоорой гэж хэлээд шижээний хөтлөөд тэндээс явна. Хорон санаа сэтсэн Жинвэ Шию руу зураас бичин кафед уулзахаар болдог. Уулзсан даруйда чамд хэлэх зүйл байна. Тэр өдөр бит хоёр унтсан. Түүний хинт хайртайг нь мэдэхгүй байна уу гэхэд Шию хариудна. Өөрийгөө ашиглуулад байгаагаа чи мэдэхгүй байна уу? Линшао чамайг ямар ч үн цэнгүй эмэгтэй гэсэн гээд үгээр хатгаж байгаад нүүрлүгээ копи цацуулчихдаг. Тэгэл яг энэ үед нь Линшао гаднаас орж ирээд Жинвэ дуурлан Шиюд хөрмөө нөмрүүлээд тэндээс гарч явдаг. Энэ бүхнийг манай Шию бүгдийг нь төлөвлөсөн байх ба би ялсан гэж хэлээд инээмсэглэн тэндээс гарч явдаг.
Гэртээ очсон шиүү хувцас солин усанд орчоод гарч ирэхэд нь Линшав түүнээс уучлалт гуйн бүхнийг шинээр эхлэхийг хүснэ. Гэтэл шиүүгийн утас дугарч шижээнд хүн рүү залгаж байдаг. Шиүүг явах гэхэд нь Линшав уурлан "Тэр чамайг ингэж үнссэн үү? Хаан ч хүрсэн бэ?" гэд дайрахад нь утасны цаанаас энэ яриаг бүгдийг нь сонсож байсан шижээ нь уурлан шууд л машинаа эргүүлэн тэдний гэрийн гадаа ирнэ. Сүйт залуун шалдаа буун өвдөх сөхрөө түүнээс гуйсан ч шиүү тоолгүй тэндээс гарч шижээнтэй хамт явдаг. Маргааш нь шижээн нэгэн үзэсгэлэн болж байгаа газар шиүүг дагуулan ирнэ. Гэтэл Жинвэй Линшавгийн ээж Үеэл дүүн нар нь нийлээд шиүүг дээрлэж эхэлнэ. Үеэл дүүн "Чам шиг юм жи гэр бүлд тохирохгүй" гэд яг дарс цацах гэж байхад нь шижээн ирээд түүнийг болиулна. Энэ үед нь дээд давхраас Линшав бууж ирээд хөтлөлцөө зогсож байгаа тэднийг харан уурлахад нь шижээн түүнд хандан "Чи аль хэдийнэ Жинвэйтэй хамт байгаа юм биш үү? Сасны чин дараагаас би түүнтэй хамт байх болсон" гэж хэлэхэд нь Линшавгийн ээж "Дөнгөж салаад л өөр ихтэй явуулдаж байдаг. Энэ угаасаа ийм л мөнгөний охин ухааны юм" хэлчихдэг. Гэтэл шижээн уурлан "Та миний найз охиныг юу гэж хэлэхээ сайн бодоорой. Хэрвээ үгүй гэвэл танаа жи гэр бүлийг өөрийнхөө ши гэр бүлийн хар жагсаалтанд оруулна шүү" гэдэг. Гэтэл ээж нь "Лин Жинвэй бидэнд байгаа. Жи гэр бүл Лин гэр бүлтэй нийлэх юм бол ши гэр бүлээс айх зүйлгүй болно. Тийм болохоор чи ямар сонголт хийхээ мэдэж байгаа бидтэй" гэд үр үгээ уурлахад нь "Таны хэлсэн зөв. Би мэдэж байна" гэд микрофон аваад тайз руу гараад "Лин Жинвэй, бидний хооронд юу ч байхгүй. Миний цорын ганц сүйт бүсгүй бол Жан Шиүү. Би түүнд л хайртай" гэж хэлэхэд нь ээж нь уурлаад "Хэрвээ чи ингэвэл бид ээж хүүгийн холбоотой байхаа болцгоё" гэдэг. Линшав "Тэгвэл тэгээчтэй" гэд микрофоныг газар шидээд өвдөг дээрээ сөхрөн Шиүү рүү гараа сунгана. Гэтэл Шиүү маань шижээнд хандан "Уучлаарай, бас баярлалаа" гэд сүйт залуу руугаа явчихдаг. Машинаа авчирхаар Линшавыг явахад нь шижээн Шиүү дээр ирээд "Чи намайг ашиглаж байсан юм уу? Чамаас ганцхан л зүйл асууя. Хэрвээ чи түүнээс өмнө надтай учирсан бол намайг сонгох байсан уу" гэж асуухад нь Линшавыг эргүүлж сэтгэлийг нь татахын тулд "Чамайг ашиглаж байсан юм. Үргэлж миний сонголт бол Жи Линшав байх болно" гэж хэлээд түүнийг орхин явдаг. Гэхдээ манай бүсгүй нүдэндээ нулимстайгаар "Би бол хайрыг бүртгэх эрхгүй хүн. Зөвхөн өшөө авалтандаа амьдралаа зориулна" гэж хэлдэг. Эндээс харахад ямар нэгэн том зүйл нууж байгаа нь тодорхой байлаа. Линшавгийн ээж Жинвэд "Удалгүй тэд зугаалгаар явна. Тэр үед л хүүгийн минь сэтгэлийг өөртөө тат" гэдэг даалгавар өгдөг. Нөгөө талд нь бүх зүйл бухимдсан шижээн архин толгоогоо мэдүүлжээ. Жи гэр бүлтэй холбоотой бүх гэрээгээ цуцлахыг тушаахын зэрэгцээ Шиүүгийн талаарх мэдээллийг цуглуулж эхэлнэ. Энэ хоёр гэр бүлийн маргаан хотын эдийн засагт муугаар нөлөөлж эхлэх тул дүүн тэднийг эвлэрүүлэхээр уулын аялал шижээнийг урьдчилдаг. Хэд хоногийн дараа төлөвлөсөн өдөр ботход Лин Жинвэж мөн тэнд ирсэн байх бөгөөд Линшав уурлан түүнийг тэндээс хөөнө. Гэтэл Жинвэ Шиүү дээр очин өмнөх копи цацсан хэргийнхээ талаар ярин "Чи албаар намайг уурлаж байгаад Линшав дөрөвдүүлсэн бидтэй" гэд хамаг үннийг нь хэлүүлэх гэсэн ч Шиүү аль хэдийн нууцаар дуу бичиж байсныг нь мэдээд төхөөрөмжийг нь эвдэнэ. Тэгээд дахиад л үгээр идэж байгаад Жинвэд алгадуулчихдаг. Тэдний энэ яриаг шижээн бүгдийг нь сонссон байдаг бөгөөд яагаад ингэж байгаа талаар нь асуухад Шиүү чамд хамаагүй гэж хэлээд яваад өгнө. Маргааш нь Жинвэ тэндээс явах гэж байхад нь Шиүү хурж ирээд "Хоол эцэцгээх гэж байна. Линшав чамайг урьсан. Би түүнд Жинвэ намайг зогсон. Гэхдээ энэ бүгд миний буруу. Түүнийг битгий загнаарай" гэж хэлсэн гэдэг. Жинвэ сандраа зогсож байхад нь Линшав тэдэн дээр ирэхэд сандарсан Жинвэ шууд л "Тэрнийг би зохисон нь үнэн. Гэхдээ тэрнийг яагаачгүй байхад нь намайг зохисон гэж хэлсэн байх. Гэхдээ яг үнэн дээ" гэд ярьж байхад нь Линшав яриаг нь таслаад "Тэр чамайг зохисон гэдгийг ч хэлээгүй" гэд уралдаг. Шиүү дахиад л өөрийнх нь гараар могоо бариулж байгааг мэдсэн Жинвэ уурлаад "Чи хэргээр намайг гүтгсэн байна" гэхэд нь Линшав "Нотлох баримтгүй байж битгий хүн гүтгсэн гээд бай" гэдэг. Гэтэл цаанаас нь шижээн гарч ирээд "Би нотолж чадна. Өчигдөр шатан дээр зогсож байхдаа их олон сонирхолтой зүйл сонссон. Зарим нэг хүмүүсийн зан чанарыг ч олж мэдсэн шүү" гэж хэлээд Шиүү рүү сонин хардаг. Бүх үнэн нь мэдэгдгээс айсан Шиүү сандраа зогсож байхад нь шижээн түүний талд ороод Жинвэг буруутгадаг. "Тэгээд ч зогсохгүй. Итгэхгүй бол бүгдээрээ камерын бичлэг үзье" гэдэг. Жинвэ энэ үгийг нь сонсоод Шиүүд хандан "Хэрвээ миний зөв бол чи Линшавыг орхиорой. Хэрвээ миний буруу байвал би чиний өмнө өвдөх сүгдэн 10 удаа өөрийгөө алгадъя" гэд итгэлтэй аргагүй хэлдэг. Ингээд камерын бичлэгийг авчираад үзтэл Жинвэгийн буруу болж таарах ба хэн нэгэн нь аль хэдийнэ камерын бичлэгийг эвлүүлсэн байлаа. Бандсан Жинвэ тэндээс явах гэхэд нь шижээн түүнийг Шиүүгийн өмнө өвдөх сөхрүүлэн 10 удаа өөрийгөө алгадахыг нь харах бөгөөд тэгээд ч зогсохгүй Лин Жинвэг түүний аавын хамт хотоос хөөж байгаагаа зарладаг. Шиүү шижээн хоёр усан сангийн дэргэд уулзаад
Би чамаар тоглож байсан юм. Чи намайг үзэн ядахгүй байна уу гэж Шивг асуухад нь шижээнд үзэн ядаж байгаа ч хэн нэгэн чамайг дээрлэхийг би зөвшөөрөхгүй. Үргэлжлүүлэн надаар тоглосон ч болно гэд үнсэхт нь Шив түүнийг түлхээд би Жилийн шаавтай буцаад эвлэрсэн. Ийм алдаа дахиж битгий гаргаарай гэж хэлээд тэндээс явдаг. Хорон санаад Линшаогийн ээж нь шижээний өвөөтэй уулзаад үеэл дүүгээ түүнтэй гэрлүүлэхээр болсон ч шижээ нь надад хайртай хүн байгаа гэж өвөөдөө хэлээд гэрлэлтийг нь шууд л эсэргүүцдэг. Алин барилгаж байсан Шив дээр нөхөр нь ирээд ээж маргааш хамт дэлгүүр хийсэй гэсэн гэхэд нь танай ээж надад дургүй байж яагаад гэнэт гэд асуухад нь Линшао тоосон шинжгүй. Бид гэрлэх гэж байхад ээж хүлээн зөвшөөрөхгүй гэд яах вэ л гэдэг. Тэгснээ өө нэрээ шижийн манай үеэлтэй гэрлэхээр болсон гэж хэлээд явна. Энэ үгэнд нь цочирдсан Шию гараа гутгаараа хэсэгчдэг бөгөөд энэ хүртэл явж ирчгээд би сэтгэлээ барих ёстой гэж дотроо боддог. Маргааш нь дэлгүүр хэсэж байхдаа хадам ээж нь албаар гутлаа Шиюгээр өмсүүлэнгээ чи бол доод зиндааны хүн хичнээн гойж гангалсан ч миний өмнө чи бүхийх л болно гэд доромжилж гарна. Тэгэхээр нь Шию гутал руу нэм хийгээд хөлийг нь зүсчихдэг. Ээж нь Шиюг яг алгадах гэж байхад нь Линшао гарч ирээд зөндөө худалдагчид байхад яагаад заавал Шиюгээр гутлаа өмсүүлсэн юм бэ гэд ээж рүүгээ уралхад ээж нь тэндээс яваад өгнө. Хувцас сольж өмсөж байсан Шию дээр гинт шижээ нь орж ирээд түүний юу хийснийг мэдснээ хэлдэг. Учир нь өшөөгөө авахар Жи гэр бүлд ойртохын тулд Линшаогийн өвөөгийн эмийг нь нууцаар авч байгаад өвөөг нь өвдсөн үед гинт гаргаж ирэн амийг нь аварснаар Шию маань тэр гэр бүлд орж чаджээ. Тэгээд шижээ нь Шиюд хандан чи зүгээр л мөнгөний төлөө явж байгаа бол надтай гэрэл. Манайх тэднийхээс баян гэхэд нь Шию зүрэглэн чи юу хүсэж байгаа юм бэ гэхэд нь шижээ. Чи нэг нөхцөлийг хүлээн зөвшөөрөл би явлаа гэдэг. Сүд бүсгүй нь хувц солих өрөөнд ороод удсанд гайхсан Линшао гайхан өрөө рүү н ороход нь шижээ тэндээс амжиж явна. Удалгүй Жи гэр бүлийн өвөөгийн төрсөн өдөр болж тэнд бүгд цугласан байлаа. Өвөөгийн хайрыг Шию хүртсэнд ууралсан Линшаогийн ээж үеэл дүү хоёр хор найруулж эхэлнэ. Өөрийнх нь амийг аварсан Шиюд бэлгэлсэн 3 өнгөт бугуйч нь Мин улсынх, харин Тан улсынх бол жинхэнэ оргин. Тэр одоо хаана байдаг юм бол доо гэд өвөөг нь ярьж байхад нь үеэл дүү нь албаар Шиюгийн хувцсан дээр даарс асгаад түүнийг угаалгын өрөө явах хооронд нөгөө үнэтэй бугуйчийг нь хулгайлцдаг. Угаалгын өрөөнөөс ирсэн Шию өөрийнхөө бугуйчийг хайгаад эхлэхэд нь Линшаогийн ээж нь тэр их үнэтэй зүйлийг арай алга болгочихсон юм биш үсттэй. Арай л хаанга юм. Чи насныг дорд үзлээ гэд үг хайж эхэлнэ. Би дахиад сайн хай гэд явсан Шиюгийн араас шижээ нэрээд би чамд туслая гэхэд нь бүсгүй татгалзаад түүнийг орхиод явна. Гэвч шижээ нэг хүн рүү залгаад яаралтай нэг тус бол гэж хэлээд уцаа тасалдаг. Шиюг буцаад өрөөнд ирэхэд нь Линшаогийн ээж нь хөөхий ядуу охин таны бэлгэлсэн бугуйчийг зараад мөнгө олох гэж байсан биз гэд доромжилоход шижээн гарч ирээд тэр тийм хүн бишээ бугуйч хаана байгааг нь би мэднэ гэд ингирээсээ нэг юм гаргах гэж байхад нь Шию яриаг нь таслан бугуйч энд байна гэсээр цүнхнээсээ хайрцагтай бугуйчаа гаргаад ирдэг. Учир нь иймэрхүү зүйл болж магадгүй гэсэндээ уурамч бугуйчаар урьх тавьсан нь тэр байжээ. Банцандаа тэндээс гарч явах гэж байсан үеэл дүүгийнхэн цүнхийг Шию албаар унгаахад цүнхнээс нь алга болсон бугуйч нь гарч ирснээр Линшаогийн ээж үеэл дүү хоёр хамт тэндээс хөөгдөнө. Төрсөн өдөр дуусч Шию гарч явхад гадаа нь шижээ нь хүлээгээ зогсож байдаг. Тэгээд өвөөгийн яриад байсан Тан улсын бугуйч өөрт нь байсан бөгөөд түүнд туслах гэж байснаа хэлээд чи яагаад ямар ч хамаагүй аргаар тэмцэж энд үлдэх гээд байгаа юм бэ гэж асуудаг. Ээж минь надад сайн хүн байх ёстойг зааж өгсөн. Хин нэгний хуурамч дансыг ил болгох гэж байгаад ээж минь өөрөө асуулт ороод одоо ухаангүй байгаа. Тэгэхэд л би бүхнийг ойлгосон. Сайн хүн байгаад үрд амьдрахгүй, муу хүн байх нь илүү хөвгөлтэй гэдгийг ойлгосон гэж Шиюг хэлэхэд нь шижээ чи өөрийнхөө ярьж байгаа шиг тэмч муу хүн биш шүү дээ гэдэг. Хэдэн жилийн өмнө шижээнийг ууж байхад хамт яваа эрэхтэн зөөгч охиныг шижээнтэй хундаг барихыг хүчээр тушааж түүнд мөнгө санал болгоход нь хажуу ширээн дээрээс нь Шию хурж ирээд тэр архинуудаас нь уугаад ширээн дээрх мөнгийг аваад гарсан байж. Тэгээд гадаа гараад тэр бүх мөнгөө нөгөө ажилтан найздаа өгөөд чи жирэмсэн учраас чамд энэ мөнгө хэрэгтэй чи аав гэд өгч байхыг нь шижээ нь олж хараад түүнд дурлаж байсан байд. Одоо цаг руу дүр шилжин шижээ нь өвдөглөн суугаад Шиюгээс нэг зүйлийг яг асуух гэж байхад нь сүйт залуу Линшао гарч ирээд Шиюд гэрлэх санал тавьчихдаг. Формын даашинзаа ганцаараа үзээд гунигтай зогсож байсан Шию дээр шижээ нэрээд зүүнний зүйлд бэлэглэнгээ сар түнэр харанхуугаас айдаг хэдийж гэртээ харах замыг гэрэлтүүлдэг. Надад амлаач өөртөө хатуурхалгүй сайхан амьдарч Линшаод дээрлэхүүлэхгүй байх ёстой шүү. Энэ чиний надад хийж өгөх ёстой зүйл гэж хэлээд тэндээс явна. Формын өдөр нэг танихгүй хүн сүйд бүсгүйг хайж
явахдаа Линшаогийн ээжтэй тааралдах бөгөөд тэр бол насны эмийг нууж байгаад албаар сайн дүр тоглосон эмэгтэй. Хэрвээ тэр надад мөнгө өгөхгүй бол би энэ бичлэгийг ил болгоно гэд нөгөө бичлэгийг нь хадам ээжид нь үзүүлчихдэг. Линшаогийн ээж бөөн баяр болоод наад бичлэгээ ил болго. Би чамд 2 дахин хий өгье гэд тэгэд хоорондоо тохиролцдог. Хурим эхлэн хосууд яг бөгжөө солилцох гэж байхад нь Линшаогийн ээж орж ирээд тэр бол хуурамч амтан. Манай гэр бүлд орохын тулд албаар өвөөгийн эмээг авч нуусан. Энэ бол үнэн надад нотлох хүнч байгаа гэд нөгөө хүнийг гаргаад ирнэ. Өнөөдөр бүх сэтгүүлчид энд байна. Бүгдд нь энэ хүүхний жинхэнэ царайг харуулцгаая. Шууд дамжуулалт хийцгээе гэдэг. Өвөө уурлаад түүнийг миний эмээг авч байхыг эн чинь үнэхээр харсан юм уу гэж асуухад нь нөгөө залуу. Тийм ээ би харсан. Тэр таны амийг аварч байхыг нь би харсан гэж хэлдэг. Линшаогийн ээж сандран чи чинь юу ярина вэ гэхтэн залуу. Намайг ингэж хэлээд энэ хурмыг сүйтгэчихвэл энэ эмэгтэй надад 1 саяыг өгнө гэж хэлсэн гэхэн тэр. Юу болоод байна гэтэл манай шижээн аль хэдийнэ бүхнийг зохицуулсан нь тэр байжээ. Бансан Линшаогийн ээж тэндээс явах гэхтэн шию бүх үннийг ил болгоно. 3 жилийн өмнө ээжийг минь сүрдүүлээд дансны мэдээллийг хурамчаар үлдэж хүүгээ аврахын тулд үннийг хэлэх гэж байсан ээжийг минь алхаар осол гаргасан. Тэрнээс болоод миний ээж ургамал болсон. Би эхлээд танаа гэр бүлд орж ирээд танаа гэр бүлийг баг багаар тарчлаахыг хүссэн. Гэхдээ би дахиж үзэн ядалтандаа захирагдахгүй. Учир нь надад нэг хүн шөнө ямар ч харахгүй байсан сар гэртээ харих замыг гэрэлтүүлдэг гэж хэлж байсан гэж шижээн рүү харна. Бүх хүн жи гэр бүлийнхэнд уурлаж цагдаа дуудан тэднийг баривчилдаг. Үлдсэн хүмүүс нь ам уралдан бүл бүтэн 3 жилийн турш ийм л юм төлөвлөөд байж байдаг. Хин түүнтэй гэрлэхийг хүсгэвдээ гэд ярахт нь шижээн. Би түүнтэй гэрлэнэ. Өмнө нь 1 удаа түүнийг алдсан. Одоо дахиж алдахгүй. Надтай гэрлээч гэхт нь шию зөвшөөрнө. Олон жилийн өмнө шижээн түүнийг ажилдаг газар нь хайж очсон ч шию ажлаасаа гарчихсан байсан бөгөөд удалгүй Жи Линшаогийн найз охин гээд гарч ирсэн байжээ. Энэ олон жилийн турш сэтгэлдээ тэсэн эмэгтэйгээ өөрийн болгосон шижээн маш их аз жаргалтай байх бөгөөд тэд хурмаа хийж удалгүй хүүхэдтэй болон аз жаргалтай амьдардаг. Өшөө авахын тулд л хайргүй хүмүүсийнхээ зовлон үзээд насаараа хамт амьдрах гэж байснаас тэднийг уучлан өөрийгөө тавьж явуулах нь амьдралын жинхэнэ аз жаргал байдаг юм байна. Шижээний өгсөн хайр нь сонзонгоор дүүрсэн бүсгүй нүдэнд хайрын оч гэлбулдаг. Кино маань таалагдсан бол лайктаар сэтгэлээ үлдээхээ битгий мартаарай. Цаашдаа манай сувагт хятад богино драмуудын тайлбар тогтмол орох бөгөөд цаг алдалгүй үзхийг хүсвэл subscribe дараад хүлээж байгаарай.